Төөх эхлэхэд бид Баатар Демон лордыг ялж хүмүүсийг ялалтад хөтлөн бүх хүн төрлөختөн баярлан хөөрч байгааг харна. Харин Демон Рямд 3 сар өнгөрөхөд демонууд дараагийн Демон лордо тодруулах тэмцээн зохион байгуулж байв. Гэтэл тэр тэмцээнд Хаалик нэртэй нэгэн хүн оролцож өрсөлдөгчдөө нүцгэн гараараа нэг бүрчлэн нам цохиж байлаа. Бид тэмцээний зохион байгуулагч дөрвөн Демон генералын нэг Вермилиотой танилцсан. Түүний туслах хан түүнд урьдчилсан шатны бичлэгийг үзүүлэхэд оролцогчдын дундаж түвшин 45 байгааг хэлнэ. Энэ нь тэдний хувьд дээд амжилт байсан тул Вермилио ихийг хүлээж байв. Гэтэл тулалдаануудыг ажиглаж эхлэмэгц тэр удалгүй Хеликийг анзаарч орхино. Хаан Хеликийг ялалт байгуулах хамгийн магадлалтай хүн гэж хэлэхэд Вермилио яагаад хүн тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм бол хэмээн сандран балмагдана. Хаан хинч оролцож болно гэж хэлсэн ч Вермилио бол хүн төрлөختөн тэдний мөнхийн дайсан учраас хүн оруулахгүй нь илэрхий байх ёстой гэж бодно. Хаан түүнийг санаа зовох хэрэггүй хэмээн Викторийн ярилцлагыг нь харуултал Алекс хүн төрлөختөнд дургүй бүгдийг нь устгана гэж хэлснийг үзүүлнэ. Вермилио түүнийг илд худлаа ярьж байна гэж бодовч тэдэнд аюул нүүрснийг ойлгоно. Харин хаан бүх оролцогчийн гарын үсэг зурсан Deep Green контрактыг харуулж энэ нь хүрээнээс гадна байгаа хүмүүст чиглэсэн бүх дотлохоог хүчингүй болгохыг тайлбарлана. Вермилио одоо ч с ิ жигтэй хിവэрүүлдэж Хелийн төлөвлөгөө нь боломжит Demon Lord нэр дэвшигчдийг бүгдийг нь зайлуулах байх гэж бодно. Гэвч түүнийг тулалдаж байхад нь Хелик өрсөлдөгчөө өндийлгэн босгож бүр магтчихсныг хараад түүний уур ориглов. Демонууд түүнийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй гэж бодно. Гэтэл цугласан олныг харвал хүмүүс түүнд уухаалан дэмжиж байлаа. Вермилио ухаан алдам уурлан цайзыг шатааж хаанд Хевлигийг зайлуулах хэрэгтэй гэж хэлнэ. Гэвч хаан Deep Green контракт нь оролцогч руу чиглэсэн довтлохоогч бас хүчингүй болгодог гэж тайлбарлаж, дээрэс нь Хевлиг 99-р түвшних гэдгийг нэмж хэлнэ. Үүнийг сонссон Вермилио эцэст нь ууртайгаар цамхгийг дэлбэлчихнэ. Вермилио Хелиг яавч ялна гэж бодно. Тэр үнэхээр хүчтэй шүү дээ. Хан тэгэхэд тэмцээний дүрмийг өөрчилж болохыг санал болгоно. Дараагийн шатыг хүзэр давхарлан өрөх хуралдаан болгоё ч гэж хүртэл хэлээд Хелигэд илүү гөлгөр хүзэр өгнө гэж төлөвлөнө. Хүн төрлөختний ертөнцид бид Вермилиод ажилдаг Demon Spy Asset-тай танилцсан. Түүний даалгавар Хеликийн талаар илүү ихийг мэдэх байв. Гэвч тэр тосгоныг шалгаж үзээд ганц ч хүн олсонгүй. Харин аренад дараагийн шат эхлэхэд оролцогч бүрт ширээ хүзрийн багц өгөгдөнө. Хөтлөгч зөвхөн шилдэг 10 нь дараагийн шатанд гарна гэж тайлбарлахад бид Халексыг ихэд зүдэрч байгааг харна. Вермилио үүнийг хараад баярлсандаа дэвхцэнэ. Гэвч Хилокс гинт гараа нийлүүлэн төвлөрөх гэж оролдоод дараа нь 2 гараа өргөж хүчтэй салхи үүсгэн бусдын хүзрийн цамхгийг нураачихна. Тэр өөрийн байшинг аимшигтай хурдтайгаар урж даалгаврыг хамгийн түрүүнд дуусгана. Вермилио түүнийг дүрм зөрчсөн. Тиймээс хасагдах ёстой гэж мэдэгдэнэ. Харин Кросс нэртэй нэгэн оролцогч үүнтэй санал нийлэхгүй. Түүнийхээр хүзрийн байшин босгох нь зүгээр л өөрийн цайзаа босгон байгуулж өрсөлдөгчдөө нүдэж довтолгоо болон хамгаалалтаа зэрэг шалгахын зөвлөл байв. Бусад оролцогчдод ч түүний тайлбарт итгэж аренад эмх замраагүй байдал дэгдэн бүгд бие биенхээ хүзрийн байшинг сүйтгэж эхэлнэ. Вермилио харин энэ бүхнийг Алексийн төлөвлөгөө өөр нэр дэвшигчдийг хооронд нь тулдуулахын нэг хэсэг гэж бодоод уур хилэнгээ даран дэлхээ болно. Энэ хооронд бид Айсаг ихэр ихч Истада тайлангаа хүргэж байгааг харна. Хоёулаа копи усны нөхцөл бүрдвэл телепатаар холбоо барьж чаддаг тусгай чадвартайг бид эндээс мэднэ. Айсаа тэмцээний талаар гайхсаар Вермилиогийн эсэргүүцэл байсан ч Хелиг бүх тэмцээнд давмгаалж байгааг харна. Вермилио түүнийг зориуд унгаахын тулд шүүгчийн дүрд хуурч оноог нь бууруулах гэж оролдоно. Гэвч энэ шат нь хоол хийх даалгавар байлаа. Хелиг үнэхээр гайхалтай амттан бэлдэнэ. Вермили түүнийг амсаж үзээд тэсхээ болж түүнд төгс оноо өгснөөр Хелиг хагас шигшээд шалгарна. Бид мөн Хаийг Кенростой наадан зураг үзүүлэхээс татгалзаж байгааг харна. Харин бусад нэр дэвшигчдийн нэг Хьюра хоёуланг нь тэнэг гэж бодно. Кенроуз эцэст нь зургийг шүүрэн авч тэнд Хелиг дүү класстайгаа байгаа нь харагдана. Энэ хооронд Иста ихчийнхээ цуглуулсан мэдээллийг Вермилиод дамжуулахад Хеликийн толгой дээр асар их шагнал тавигдаж өөрийн ах болох Баатар Демон лордыг ялсан хүнээ алсан тул хүн төрлөختний түүхэн дэх хамгийн муу гэмт хэрэгтэн гэж тооцогддгийг бид мэднэ. Иса цааш нь их чинь 3 хотоор орсон ч бүгд эзгүй байсан гэж хэлнэ.
Тэр агшинд хан сандран гүйж ирээд Касл урам унсан тухай мэдэгдэнэ. Вермилио үнийг хүний талынхан хийсэн байх гэж бодно. Гэвч хан урамыг далавчид бааtruуд гинэт дайрсан. Мөн эзэн нь өөрийн хүмүүсийг аврахын тулд амиа золиосолсон гэж тайлбарлана. Вермилио Иста хоёр хүмүүс тэдний нийслэлийг олчихсан байж магадгүй. Дараагийн байна өөрсдөө болох вэ гэж төгшинө. Вермилио Хеликийг яавч зайлуулах ёстой гэж улам шийднэ. Тэд дараагийн тэмцээний төрөл нь уралдаан гэж төлөвлөснийг бид мэднэ. Хаан түүний төлөө тусгай стейд бэлдсэн гэж хэлнэ. Оролцогчид аренад өөрсдийн унаан дээр гарч ирэхэд хок бяцхан хөрд маратан унсан байлаа. Энэ нь Хеликийн нэр хүндийг улам өсгөж магадгүй гэж фамилиа санаа зовно. Үнэхээр ч үзэгчид Хеликийг бүрч илүү дэмжиж эхэлнэ. Роко нэртэй хөтлөгч зам дээр хид хідэн өрөх байгаа. Эхний дөрвөн морьтноос л финалд гарна гэж тайлбарлана. Уралдаан эхэлж бүгд төрүүлэн хөдлөөд Хеликийг артаа орхино. Хелик стидээ хөдөлгөж чадахгүй зүдэрч байхад хуура удирдлага түүнийг цариуд золиосолсон гэж бодно. Хелик стидээсээ буун урдах саадыг давж эхлэхэд түүнд урам хайрлаж зоригжуулах үг хэлж бүр хөдөлгөнө. Бусад мортнууд саадыг туулж явхад олон нь урхинд орно. Хан үнийг Хеликийг бүр мөсөн зайлуулахын тулд зориуд илүү хэцүү болгосноо мэднэ. Хюра төрүүлж яваа Кроссыг намнах гэж оролдож хан дараагийн Демон Лорд тэдний нэг байх нь гарцаагүй гэж итгэнэ. Гэтэл Хелик гинт зам дээгүр харман гарч Стейд дээрээ гүйж байгааг нь бид харна. Вермилио түүнийг хуурч байна. Тиймээс хасах хэрэгтэй гэж хашгирна. Хан тэгж болохгүй гэж саадтай зам өөрөө түүнийг унгаана гэж тайвшруулна. Гэвч Хелик саадтай замыг амархан туулж урих бүрийг хаглан уурлуулна. Тэд түүнд гүүрэн дээр гай тарина гэж сандарч Хелик яг дунд нь орсон үед дэлбэрүүлж үлдсэнийг тосоор тослоод гусуулна гэж төлөвлөнө. Харин ажилтнууд гүүрийг бэлтгэж байхад нэг нь тосон дээр гулсан унаж тэсрэх бодист мөргснөөр гүүр хугацаанаасаа өмнө дэлбэрчихнэ. Вермилио уурсаж Хелик гүүрэн дээр байх үед л дэлбэрэхгүй бол энэ төлөвлөгөө ажиллахгүй гэж ханд загнана. Яг хэлсэн ёсоор Хелик нисэн давж нөгөө талд хүрч унаагач тэврэн гарна. Дараа нь тэр бусад төрүүлж яваа мортуудыг хоромхон зуур гүйцэж давж гарна. Кинос Алексийн хурднаас урам авч би эзэнт гүрний хамгийн хурдан хөлтэй хүн гэж мэдэгдэн мориноосоо буугаад тэгшгэн гүйж эхэлнэ. Кенрос Хеликтэй энэ зэрэгцэн ирж хоёр нь барианы зүг тэмүүлнэ. Маш ойрхон өрсөлдөөн боловч Хелик ялалтыг авч чадна. Хелик Кроссыг магтаж олон нийт тэднийг хөөргөн дэмжинэ. Яг баярлаж байх үед Иста өрөөнд орж ирээд тагнуулын отрядын тайланг Вермелод хүргэнэ. Касл урам руу сэм нэвтэрсэн тагнуулууд цайз дотор ганц ч хүн хараагүй. Харин дотор нь 103 Wing Knight мөн тэдний удирдагч байсныг бид мэднэ. Вермилио тоо цөөн атал урамыг эзлэн авсан нь гайхалтай гэж алмайрна. Далавчид бааtruуд тэдэнд онцлог шиг санагдана. Гэхдээ тэр тэднийг хүн төрлөختний ертөнцөөс гаралтай гэдэгт итгэлтэй хэвээр. Яхаа мэдэхгүй тэнглэлцэж байтал бусад дөрвөн Демон генералын нэг Одра гарч ирнэ. Вермилио түүний оронд ажиллаж байгааг учир нь тэр хүн дээр бэртсэн гэдгийг бид мэднэ. Одра нэг санаа хэлэх гэж оролдоод дундаас нь унах боловч үргэлжлүүлэн яриад тэмцээний төгсгөлийн тулааныг Castle өрөөмийг буцаан эзлэх даалгавар болгоно. Ингэснээр нэг сумаар хоёр тулай буутахтай адил гэж тэр хэлнэ. Вермилио Хеликт итгэхгүй хэвээр. Одра түүний санаа Хеликийн жинхэнэ зорилгыг ил гаргана. Тэд Хелик аюултай эсхийг мэдэх ёстой гэж тайлбарлана. Вермилио хэрвээ Хелик аюултай нь батлагдвал яах вүлээ гэж асуухад тулалдааны үеэр Хелик тэдний эсрэг эргэхгүй гэж айж байгаагаа нуухгүй. Одра ханцуунаасаа Deep Green Ring гаргаж ирээд энэ нь өрсөлдөгчдийг бие биеэ гэмтээхээс сэргийлнэ гэж тайлбарлана. Ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй тул тэдний хажууд хүчтэй нэгнийг явуулах ёстой гэж шийдээд тийм хүн нь Вермилио байх ёстой гэдэг дээр санал нийлнэ. Хэрв Хелик аюул занал болно гэвэл тэр амиач хайрлахгүй тулалдахдаа бэлэн байв. 5 хоногийн дараа бид дөрвөн өрсөлдөгч Deep Green Ring-гээ зүүж Роко даалгаврыг тайлбарлаж байгааг харна. Тэднийг хамгаалж явах нэгэн менежментийн ажилтан дагалдана гэж хэлээд үнэндээ Вермилиог далдсан Аннаг танилцуулна. Вермилио богинохон үг хэлэхэд хураа түүнийг танил царайтай санагдана. Хелик түүн рүү хараад хоолны тэмцээний шүүгч гэдгийг нь таньж тэр ч дургуйхан гар барина.
Хүн төрөлхтний ертөнцийн гүн талд айсаа талбайд зогсоод түүнийг эзэнт гүрэнтэй харьцуулна. Эзэнт гүрэн үл үзэгдэх хорт бодист бүрхэгдсэн хүмүүс аюулгүй байх гэж хашаан дотор амьдрдгийг бид олж мэднэ. Энэ хооронд Вермилио дөрвөн өрсөлдөгчийн хамт Касл өрөм рүү хөдөлж айсаач мөн аян замдаа гарна. Хюра хид хідэн шавж шиг амьтдыг устгах боловч бүрж олон мангас тэднийг бүслэнэ. Керос тэдгээр шавж мэт мангасууд нь газрыг бүрхсэн хорт бодисоос үүсдэг. Энэ хор байнга ихсэх тусам улам олон шинэ амьд биет бий болдог гэж тайлбарлана. Хюра дайрч орж мангасуудыг зүсэж эхлэхэд дөрөв дэх финалист доорч гарч ирээд нэг дор бүгдийг нь хариуцахаар туслахыг гин. Тэр буурцаг идэвхэл маш хүчтэй хамгаалалтын хан үүсгэж чадна гэж тайлбарлана. Тэр буурцаг идэхэд асар их энерги түүнээс цацарч мангасууд улам ойртож ирнэ. Вермилио хамгаалалт идэвчгэд хэр удахыг асуухад доорч 30 минут хэрэгтэй гэж хэлээд түүнийг алмайруулна. 30 минут хэтэрхий урт гэдгийг ойлгосон тэрээр хүчээ ашиглан мангасуудыг шатаан устгана. Энэ хүчийг харсан Хюраийн сэжиг батлагдана. Тэд хаалттай амрах газар хүрэхэд хамгаалалтын бүрхүүлтэй бүсэд орсноо мэднэ. Гэтэл Вермилио Хейлиг бусдаасаа огт ядарсан шинжгүй байгааг анзаарна. Тэр юр бусын тэсвэр төвчээртэй юм уу? Эсвэл хорт бодист нөлөөгүй юм болов уу гэж гайхна. Тусдаа өрөөнд Керос, Хюра хоёр Аннийн талаар ярилцсан. Хюра Анна үнэндээ леди Вэр байх Хеликийг хянаж байгаа хүн нь тэр гэж сэжиглэнэ. Яг тэр үед Вермилио өрөөний хажуугаар өнгөрч тэдний яриаг сонсно. Тэр өөрийгөө зүгээр л менежментийн Анна гэж зүтгэн түүнийг хэлэгт битгий хэлээрэ гэж гуйна. Хюра түүнийг үнэхээр Вермо гэдгийг мэдэрнэ. Хожим нь тэд Хеликийн бэлдсэн хоолыг идэхэд Вермилио түүнийг дандаа гангарч байна гэж бодон уурснаач хэлж амжаагүй байтал амтанд нь дийлдэнэ. Эзэнт гүрний нийслэлд Одра хан хоёр тоглоом тоглож байхад Роко өрсөлдөгчдийн байдлын талаар мэдээлнэ. Шуурганаас зайлсхийхийн тулд тэд Касл өрөм рүү газар доорох замаар явж байгаа. Харин тэнд хорт бодис илүү хүчтэй бөгөөд мангасууд ч хит олноор бий болдгийг хаан нэмж хэлнэ. Иста санаа зовж нөөц цэрэг илгээх санал гаргах боловч Уэрмогийн хүчний онцлогоос болоод илүү олон хүн явуулах нь түүний замдал саад болно гэж Одра тайлбарлана. Мөн нийслэлээс цэргээ хомсруулах нь ч аюултай. Учир нь бааtruуд хизээч довтолж мэднэ гэж тэр дурдна. Верма нилээд хүчтэйч өөрөө ч бас баг зэрэг санаа зовж байгаагаа уудра хүлээн. Газар доорх хонголд Вермилио тэдэнд яг урд байгаа мангаснаас бусдыг тоох хэрэггүй гэж хэлнэ. Тэд тоннел дундуур давхиж байтал дахин бүслэгдэх гэж байхад Хюра Вермелууд ард нь асар том мангас байгааг анхааруулна. Тэр мангас бол хорт бодис хүчтэй газарт гарч ирдэг New World Life Form гэдгийг бид мэднэ. Ийм амьд биет бүхнийг дайрч байнгын тулалдаанаар улам хүчрэхэг болдог. Хелиг түүнийг өөрөө авах гэж шийтгэхэд бусд нь одоо анх удаа түүн гартаа зэвсэг байгааг анзаарна. Учир нь тэр өдий хүртэл дандаа нүцгэн гараараа тулалцсаар иржээ. Хелиг үсрэн гарч мангасыг өшөглөөд хананд мөргүүлнэ. Ялалтынхаа дараа тэр илдээ сугалахад нилээд жижиг байлаа. Мангас ганц өшөглөлтөөр унсан тул Вермилио аюулгүй үднээс сэгийг нь шатаана. Хелиг New World Life Form хүн төрлөختний ертөнцөд ч гарч байсан уу гэж гайхахад Вермилио түүний үүнийг мэддэг байгаад сэжиг төрнө. Баг бүлэг хонглоос гарч цайзыг олж хартал нэг тагнуул өөрийгөө илчилж тэднийг нууц хаалга руу дагуулна. Тэр хаалгыг нээхэд Вермилио дотогш орохоос өмнө дүрмээ битгий мартаарай гэж анхааруулна. Ора Кросс доорч хоёр залхуурч байгаа дүрэсхэн сүүлчийн мөчд орж ирээд ялалт булаах гэж байна гэж бодно. Бид үнэндээ Кросс Хеликийг ялна гэж найдаж доорч зүгээр л явахыг хүсэж байгааг харна. Харин Хюра дайсны удирдагч руу Хеликээс өмнө нь дайрч очоод ялна гэж төлөвлөнө. Флешбек дээр Одра Вермилио хоёр Хеликтэй анх уулзсан тухай ярилцаж байгааг харна. Тэр нь Deep Green контрактыг үүсгээд дуусны дараахан цайзад ирэх үедээ байв. Хелик цайзад амархан орж ирэн Одрагийн өрхнүүдийг өдөөсөн ч түүнд огт нөлөөлөөгүй. Харин Одра өөрөө бэртэж орхисон. Учир нь Хелик хүсвэл түүнийг алах бүрэн боломжтой байсан тул Одра түүнд итгэдэг гэж бид мэднэ. Одоогийн цагт ч Вермилио Хеликт үл итгэн тэд эвдэрсэн цайз дотор хурч ирнэ. Тэд нэгэн нээлттэй зайд баатруудыг олж харахад Хюра бусаддаа баатруудыг аваад тэр удирдагчтай өөрөө тулалдана гэж хэлнэ. Түүнийг зогсоохоос өмнө тэр удирдагч руу гүн очиж бусд нь араас нь дагна. Тэд баатруудтай тулалдаж Хюра удирдагчид дөхөхөд гинэт тэр нь аимшигтай хурдтай довтлон түүний гарыг тас цавчин унгаана.
Бусад нь түүнийг газар унахыг хараад цочирдно. Шөнийн удирдагч Хюраг алах гэж байсан мөчид Хелик нэрийг нь дуудах бөгөөд Айдал цочирдон. Хелик түүнийг таньж чадсанд гайхширна. Тэр дуулга авч Хеликтэй уулзсандаа баяртай байгаа мэт харагдана. Тэр маш өндөр awakening rate-ийн ачаар өөрийн зан чанараа хадгалж чадсан. Харин найзууд нь awakening-ийн зовлонгоор хэрхэн шаналж байгааг хараад өөрөө зан чанараа алдсан байсан ч болоосай гэж хүсэж байжээ. Вермилио далавчит бааtruуд нь үнэндээ хүн байгааг баталж, биеийг нь өөрчлөхийн тулд сорсерийг хэрэглэсэн байж магадгүй гэж сэжиглэнэ. Idle Awakening процессор хүчээ олж авсан тулалдаан бүрээр улам хүчирхэгждгийг бид мэднэ. Тэр агшинд тоо томшгүй олон Wing Knight ойртон ирэхэд Idle тэд хүн төрлөختний ертөнц рүү дайрахаар төлөвлөж байгааг тайлбарлана. Нэг баатар Вермело руу дайрахад тэр шууд шатааж орхино. Awakening болсон ч ганц баатар Wing Knight-аас хавьгүй илүү аюултай гэж тэр бодовч Idle тэд өөрсдөө Heroes болж сэрсэн гэж илчлэнэ. Сүүлчийн баатар 255 жилийн өмнө төрсөн. Хэл болон класс зэрэгцэн оршиход хүртэл хүн бүрт гинтийн зүйл байсан. Вермилио баатрууд тийм хүчтэй биш учраас яагаад гэж гайхна. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүч хэрхэгжиж хид хідэн хээро гарвал эзэнт гүрэн суурна гэж эмээх болно. Баатрууд демонуудыг бүсэлж ээдэл илтгэл тавьж байхад Хүүра араас нь гитэн очоод далавчийг нь тас завчна. Хүүра гар нь дахин ургасан байгааг бид харна. Тэр Ахат трайбын гишүүн бөгөөд өндөр сэргэлтийн чадвартай демонуудаас бүрддэг. Хюра Айдайлтай тулалдаж эхлэхэд Вермилио түүнийг шууд алаагүй. Алексийн үнэнч байдлыг шалгах боломж гаргахын тулд байсан байх гэж таамаглана. Хюра бүхий л хүчээрээ тулалдаж нөгөө далавчийг нь ч таслана. Түүний бодлоор дөнгөж Awakening хийсэн баатар тийм ч хүчтэй биш байв. Вермилио баатрууд одоохондоо сул байгааг ойлгож олон дуудах Fire Attack ашиглан хэд хэдэн баатрыг шатаан авна. Гэвч тэмцээний финалийн талаар бодох хэрэгтэй тул бүгдийг нь дэлбэлж орхиж чадсангүй. Айдэл түүний хүчийг алмаар харж, Хюра түүнийг зүгээр л менежментийн ажилтан гэж хэлэхэд бүр ч их цочирдно. Хюра Айдлыг хуурч Demon Empire-д Вермо шиг хүчтэй хүмүүс дүүрэн байгаа гэж итгүүлнэ. Тэр Айдлээс уучлал гуйхыг шаардахч тэр татгалзахад нь цавчиж унгаахаар довтлно. Гэвч Хелиг элтэйг нь хааж Вермилио түүнийг дайснана гэж бодно. Хелиг Wing Knight-ыг алах нь муу санаа гэж тайлбарлаж амжтал нэг үд айдлын биеийг нэвт цөмлөнө. Бид өөр Wing Knight тулааны талбай дээгүүр нисэн өнгөрч айдал руу дайрсан этгээд нь тэр байсныг харна. Айдал зам бараг дуусаж байсан гэж хэлэхэд юу хэлэх гээд байгааг хинч ойлгохоос өмнө Хелиг бүгдийг ухар гэж хашгирна. Газрын хөрс доороос нь мурах бөгөөд баг газарт орох бүс рүү унана. Тэнд хорт бодисыг нэвтрүүлэхгүй барьер чулуу, эртний Special Teleportation Spell-ээр бүтээгдсэн хаалга байгааг бид мэднэ. Кросс хаалганы цаана хүн төрлөختний ертөнц байгаа болов уу гэж таамаглана. Хаалга бүхнийг өөрлөгөө сорж эхлэхэд Вормилио шид бүтлгүүтэж хаалга хяналтаа алдсан тул түүнийг хаах ёстой гэж тайлбарлана. Яг тэр үед доорч хамгаалтынхан дээр очихоос аварч өөрийн барьераа идэвхжүүлнэ. Тэр Максийн хүчний барьер нь ер нь илүү том байдаг ч хаалга бүр түүний барьерийг сорж байна гэж хэлнэ. Вермилио хаалга Barrier Stones-оос хүч сорж байгааг ойлгоод түүнийг сүтгэхээр шийднэ. Тэр дорчийн барьераас гүйн гарч чулуунд хүрээд буудсан ч зөвхөн ан цав гаргана. Дахиад буудахаар бэлдэх мөчөд нурангаас цохигдож өөрөө сорогдох шахна. Гэтэл Хелиг гинт гарч ирэн Вермилио руу гүйж очино. Вермилио чулууг дахин буудахад тэр бүрэн хагарч Хелиг түүний гарыг атгавч хоёулаа сорогдон орно. Чулуу бүрэн үрч хаалга хаагдана. Вермилио ухаан ороод үзэгсэлэн дэрэг дээр сэрэхэд өөрийгөө хаана байхаа гайхан харна. Тэр далайг хараад алмайран тэд твийн захад шилжүүлэгдсэн байх гэж бодно. Усанд орж үзэхэд тэнд хорт бодис огт байхгүйг анзаарна. Асар их нөөцтэй газар буусан нь азтай хэрэг гэж бодоод голын ирэг дээр суун Хелиг хаана байна гэж ирэх хэлнэ. Түүнийг далайн ирэг дээр буцаж олоход Хелиг бүрдэн байшин барьчихсан байлаа. Ярддаг шувуу Вермогийн анхаарлыг сарниулах зуур Хелиг бутанд нуугдсан түүнийг олж харна. Вермилио түүнд итгэхгүй хിവэр тулалдаанд бэлдэнэ. Хелиг байшинг Demon Realm руу ойрын хугацаанд буцаж чадахгүй учраас ажиллагааны бааз болгож барьсан гэж тайлбарлана. Тэр арлыг бүтэн тойрч шалгасныхаа дараа энд байгаад итгэлтэй байна гин. Вермилио буцах арга байна уу гэж бодож байтал гинэт бороо орж эхэлнэ. Хелиг шувуу хоёр байшин руу гүйн орж Вермилио ядаж Хелигийн аюулаас эзэнт гүрэн аврагдсан гэж бодно.
Вермилио байшин руу орохоос татгалзахад Хелиг түүнийг өргөөд дотогш оруулчихна. Хелиг арал дээрээс гарахын тулд завь барих ёстой гэж үзнэ. Вермилио Хелиг Demon Realm руу буцвал яах вэ гэж сандарна. Гэвч Хелиг түүнийг алах боломж хангалттай байсан атлаа тэгээгүй. Харин тусалж байгааг нь ухаарад бодол нь өөрчлөгдөнө. Тэр Хелиг үнэхээр холбоотно гэж эргэлзэн тэд хоол хайхаар хөдлөнө. Нийслэлд Удра Баатар Awakening Spell-ийн талаар бодож яваад Вирмог олохоор хайгуулын баг илгээхээр шийднэ. Хаан цэргүүдийн ихэнх нь өөр газар байрласан тул том баг бүрдүүлэх боломжгүй гэж хэлнэ. Одоо тэднийг олох локатор спел ашиглая. Тэр нь Вермилиогийн байршлыг мөрдөх аюулгүй арга хэмжээ гэж тайлбарлана. Түүнд спел хийхийн тулд Вермилиод харьяалагдах ямар нэгэн зүйл хэрэгтэйг хаан хэлэхэд одор Вермогийн үснээс жаахан авах гэж оролцсон ч амжаагүйгээ хүлээн зөвшөөрнө. Иста түүнд Вермогийн үсийг заншлын дагуу хадгалж байсан гэж хэлнэ. Тэд газрын зураг дэлгээд модон дүрсэнд үсийг хийж спег идэвхжүүлэхэд модон дүрс газрын зургаас гарч хөдлөнө. Энэ нь Вермилио тэв дээр биш байгааг илтгэнэ. Арал дээр Вермилио хаданд суугаад загасжилж, Хеликийн жинхэнэ зорилгыг шууд асуувал дээрүү гэж бодно. Гэвч хэрвээ тэр дайсан гэдгээ илчилж, тулалдах юм бол өөрөө ялагдана гэж төсөөлнө. Ярддаг шувуу түүнд загас барьснаа мэдгэтгэд Вермилио татлаа. Жижигхэн загасны эсрэг хүч сорсныхоо дараа утас нь тасарчхна. Хелик ус руу шумбан барих гэж тусалсан ч огт өөр амтан авчирна. Маргааш өглөө нь тэр байшинд сэрхэд юу хийхээ одоо ч шийдээгүй байлаа. Танихгүй ир хаалганы цаана хагас идсэн өглөөний хоол барьсаар ирж тосгоны ахлагч түүнд илгээсэн гэж хэлнэ. Арал дээр тосгон байдагт тэр гайхна. Вермилио түүнийг тосгон руу дагуул гэж гуйхад тэр авч явна. Тэд тосгоноор хэсэгтээ энд амьдардаг нь үнэндээ арлын цорын ганц хүмүүс гэдгийг бид олж мэднэ. Ярддаг шувуу Вермог олж ирээд тэрч Хайлиг зав барьж байгаа гэж мэдээлнэ. Тэр арал дээрээс зүгтахаас өмнө олохоор гүйн очиж түүнийг ойд олно. Хилийг хүчтэй авра цацруулж ганцхан цохилтоор хид хідэн мод унгааж байгааг тэр харна. Сүхэн хагарахад Хилийг нүцгэн гараараа мод цавцсаар байх бөгөөд Вермилио шувуу хоёр хадны ард нуугдахыг олдно. Гэвч Хилийг тэднийг олоод шинэ мэдээлэл байна уу гэж асууна. Юу ч өөрчлөгдөөг мэдээд Вермилио санаа амарна. Дэрэгдэх хэрэг дээр ямар нэгэн зүйл хараад гүйж очтол эртний цайзын балгас олно. Хелик тэд энд тэндгүй байгааг хэлж арал нэг үе цэцэглэн хөгжиж байсан байж магадгүй гэж таамаглана. Хелик завыг хурдан барьж дуусгахад Вермилио ердийнхөөсөө чанар муутай болсон гэж анзаарна. Яг тэр үед тосгоны ахлагч ууртай мэт гарч ирээд тэдэнд ярих хэрэгтэй гэв. Тэр тэднийг ойруу дагуулж орно. Дараа нь тэднийг бүслэн авахд ахлагч энэ бүхнийг угтах баяр болгон бэлдсэн гэж илчлэнэ. Вермилио ийм халуун дотноор угтсанд гайхснаа хүлээн зөвшөөрнө. Хелик тосгоны нийлүүлсэн нөөцийн төлөө өөрийн үйлчилгээгээрээ хариу барьж Вермог хамгаалж байсныг бид мэднэ. Тосгоны ахлагч тэдэнд Great Witch-ийг хэлж өгч тэр тэднийг тэв рүү буцах замаа олоход тусалж магадгүй гэж тайлбарлана. Great Witch ууланд амьдардаг асар их мэдлэгтэй нэгэн гин. Вермилио түүнтэй уулзмаар байвч ахлагч уулыг эд шидийн хаалтаар хамгаалсан тул боломжгүй гэж хэлнэ. Вермилио тосгоны иргэдтэй хамт өдрийг өнгөрөөж Гретвич уулнаас бууж ирэхийг хүлээнэ. Тэр Хилигт тосгоныхноос болоод сэтгэл санаагаар их ядарч байна ч тэдний сайхан сэтгэлд талархаж байгаагаа хэлнэ. Хилиг тэднийг демонуудтай зөөрлөхөд Вермилио демонууд муу хүн иддэг зэрлэг омог хүртэл эзэнт гүрэнд байдаг гэж зүтгэнэ. Вермилио Хиликээс яагаад түүнийг аварсныг асуухад тэр түүнийг найз нь байсан учраас тэгсэн. Дээр нь демонууд өөршиг нь хүнийг хүртэл хүлээн зөвшөөрсөнд талархаж байна гэж хариулна. Хелик өөрийн хуучин хүний найзууд бүгд дайсан болж өөрөө бүрмөсөн ганцаар үлдснээ илчлэнэ. Вермилио Хеликээс айдал түүний найз байсан уу гэж асуухад Хелик тийм гэж батлана. Тэд буцаад байшин руугаа орж Вермилио Хеликээс буцахдаа юу хийх хуучин найзууд нь гэдгийг мэдсээр байж бааtruудтай үнэхээр тулалдах эсхийг асуухад тэр тооцоо нэхэж байгаа гэж хэлнэ. Нэгэнт хүн awakening хийгээд хүн байхаа болно. Хааны тушаалыг дагдаг зэвсгэл болно гэж тэр тайлбарлаж зогсоохгүй бол өөр бүх угсаа руу дайрна гэж имэж байгаагаа хэлнэ. Жаахан түр саатуулсан дуучлаарай. Чи өөрийн нэрээ энэ бичлэгийн төгсгөлд гаргахыг хүсэж байна уу? Зүгээр нэг нэр биш, өөрийн хэлхийг хүссэн үгтэйгээ хамт.
Хэрвээ тийм бол доорх данс руу 4500 төгрөгийн донешн хийснээр чиний нэр болон хэлхийг хүссэн үг дараагийн бичлэгтээр уншигдана. Мөн нэг сарын турш бичлэг бүрийн төгсгөлд гарч байх болно.